За сайн байцгаана уу? Дараагийн unboxing бичлэг маань эхэлж байна. За энэ бичлэг маань яадаг вэ гэхээр анх удаа үзэж байгаа юм байл. Бид нэр бүгд нэр дотоод дуулсаас аппликейшнээр дамжуулаад тодорхой бараануудыг захиалж байгаа шүү дээ. Гэхдээ нэг асуудал тулгардаг нь яг ямар хуу чанартай ирэх бол зурган дээр хишгээ байх болов уу, үгүй болов уу гэсэн асуулт их байдаг. Тэгэхээр би захиалсан бараануудаа хамтдаа зарлж үзээд яг ямар ирж ийн чанартай байна уу, үнэхээр дэмий юм байна уу гэдгийг бол харуулах зорилготой. Тэрнээс гадна ер нь ингээд бараа бүтээгдэхүүн захиалж сурааг болтооноос захиалаад сураарай гэж бас бичлэг болгон дээр би зөвлөд байгаа. Ягаад тэгэхээр эндээс авч байгаагаас 2-10 дахин маш хямдхан авах боломж байдаг. Тэгээд тэрнээс гадна ер нь ямар бараа хэдээр ирж ийн гэдгийг бас ямар гоё хямдхан байж болдог вэ гэдгийг бас харуулах зорилготой юм бичлэг. За эхний бараа маань за одоо миний ашиглаж байгаа Ingrid микрофон. За энэ үнийг ер нь өмнө оруулж исэн. Гэхдээ яг дахиад оруулчих юм найзаас захиалаад өгөөч гэгээд хүсэлтийн дагуу захиалж өгсөн. За ийм микрофоныг ийм үнээр захиалдаг шүү. Тэгээд ер нь бол анх нөгөө микрофон гэж байгаад микрофоноор бичээд эхлэхээр микрофонтой яриад эхлэхээр бас ямар өөр болсныг та нар манаас анзаарч байгаа бох тий. За дараагийн бараа өмнө ярьсан болохоор микрофон дээр яриад юм байхгүй. Данаас ч гэсэн одоо сонсож байгаа бох тий. Яриаг бол айгу. Ер нь бол боломжийн гоё цэвэрхэн бичдэг. Тэгсэн мэтлээ маш хямдхан. За ийм Ingrid микрофон байсан. Дараагийн бараа юу вэ гэхээр за ийм утас тогтоогч утасны суурь тий. За ингээд бутан 360 градус эргэдэг. Ингээд тийш босоод ирдэг. Энэ гэхдээ за үнэн нь бол ийм нэр ирсэн. Жохом яал юм байна. Энэ төсөөснөөс бол төмөрөн жоохон нэмхэн байна. Тэгэхээр яг утсыг бол мэдээж хангалттай дийлэнхтэл төсөөснөөс бол жоохон хариугүй юм байна. За яг хэмтэн тий. За дараагийн бараа маань юу вэ? Гэхээр юу вэ? Юу вэ? За тэр юм. Юу вэ гэхээр дахиад Монгол харуулъя. За нөгөө эвхдэг жижигэн газ мэлэдэг. Энд дийлгээд том болдог. За ер нь манайхан мэдээчтэй тий аялалд авч явахад их тохиромжтой санагдсан. Ягаад тэгэхээр ихэд маш жижигэн болчдөг болохоор боломжийн. Тэгээд нөгөө нэг энэ одоо би өмнө нас авч ирсэн л да. Эндээс авч ирсэн. Тэр нь яадаг вэ гэхээр шууд өөрлөө ингээ газ аждаг шүү дээ. Тэгэхээр тогоотойгоо галтгаа электрик газ нэтрхий ойрхон юм шиг санагддаг. Тийм болохоор ийм урт осортыг захиалсан. Гурстыг захиалсан. За ийм билетгийг ийм үнээр ийм газ билетг байна. За дараагийн бараа маань за тэр байна. Гэхдээ бид задлаад харуулъя. Бас зүг биччихээд байна. За Marshall-ийн нөгөө нэг юм том чихвчээд гэхдээ тэр чихвчний кейс. За материал бол дэжгүй. Осортой. Дотроо хэр USB нөгөө жижиг юмтын хийх тасалгаатай. Тэгээд ийм кейс. За ийм кейсийг ийм үнээр захиалсан байна. Эндээс авдгаас бол хямдхан байгаа шүү дээ тий. Хямдхан байж чадчихна уу? Танаас комент бичээрэй. Ер нь бол миний бодлоор тамгаар бол хангалттай хямдхан байгаа хаа. За дараагийн бараа. За энэ манай нэг найзын бас захиалга байна. Тэр бол мөн юм шиг бэрэгдэж байна. Заавал заклий.
Энэ шүү юу вэ гэхээр янзын хүнд чанар өргөгдөж байна. За галтгооны хоббит эзэгтэнэр маань залуучууд нь хоол их дуртай хүмүүс байна. Анхаарлаа хандуулаарай. Манай зөв мэргэжлийн тогооч л доо тэгээд аль болох том урд хүнд заацрыг хүссэн. Тэгээд хоёр хайсараад энийг сонгоод захиалсан нэрэл амар том юм. Нэрэ. Мангар томнос. Тэгээд олноос хүнд үйл зүгээр гэсэн нэрэл сайхан. Хүнд заацур байна. За. Жинхэнэ заацур. Өмнөд энэ заацуртай кейс ярлаад шүү дээ. За. Ийм заацур байна. Ийм үнээр. Зя. Энэ л дэжгүй шүү. Гол нь гоё хүнд тэгээд модон штэ. Бас том. Амар том. Заацур байна. За нэрийг эхнийх нь хамгаалтыг биш үү хийч. Зя. За ийм заацураас ингэ захиалж авч болохоор байна. Дараагийн бара маань юу юм бол гэхээр селфи стик. Селфиний гар. Зя задлаад харуулъя. Дахиад уттай юм байна. Дахиад задлъя. За USB нүсрийг бодлоо. Миний хэлж. USB нөө бас нэг нүсрэвчлийн юу вэ? Гэрэл. Гэрлийн зэнийг юм биш. Яа. Хөөх. Шар цагаан. За тэгээ шар цагаан цугаас чи. Хөрөнгө гэрэл. Энэ дээр бас гэрэл байж тээ. Ингээд гол нуцаа авчуулаад дээр дээр хоёр гэрэлтэй. За тэгээд бариул. Хөлн бас трипод болох хэвээр. Трипод буюу нэг 3 үлдээ. Тэвэр өгдөг шүү. Хөл 3 за ингээд тогтооно. Уцаа энэ дээр нь авчулчихна. Эндээс нь барина. Зям трипод селфи стик утасны гар маань. За энэ дээрээс бас зураг авах боломжтой каноптай байна. Бодвол Twitter Bluetooth-ээр холбогддог байсан баг шүү. За ийм селфи стик ийм үнэтэй байна. Ийм үнээр захиалсан байна. За дараагийн бара юу вэ? Гэхээр цэцлээд үзье. Энэ тэрл юм байна л та. Ахиад отын задлаа. Ахиад от. Хоёр болохоор дахиад бас нотон хийсэн юм байна. За энийг сая давхар урчиж. Энийг авчилж. За энэ юу вэ гэхээр манайхны их авдаг. Эндээс бодвол нэлээд лүнтэй авдаг хаа. Уртаас миний захиалснаас лүнтэй авсан байна. Энэ юу вэ гэхээр машины шилний хуцлага. Шилэн дээрээ зүгээр тогтдог шүү дээ. За энэс хоёрыг захиалсан. За би доторыг харуулж тий. Дотор нь юм бэ. Гэтэ яг жоохон нэмхэн санагдчих. Энэс бодвол арай зузаан байдаг хаа тий. Энэ бол жоохон нэмхэн юм. Тэгэхээр үнэн нь юм ирсэн байна. За сүүлийн бараа амар сүртэй том хэрцэгтэй. Гэтэ мангар хөнгөн байгаад байна. Тал нь ихийг нь агаар гэж магадгүй. Затлий. Энэ том хэрцэг юм затлах гоё тий. За ихийг нь хөөсөөлөө. Маш сайн хамгаалсан. Нэрэл ихийг нь агаар маш гоё. Аюулгүй байдлыг хангаад дүүрэн юм хөөсөн зэрэг хийж өгсөн байна. Энэ юу вэ гэхээр зяаны эцэгтэн нар л нэг хараад мэд таньж байгаа хаа тий.
Биологи гэдэг иргэдэг суурь. Биологны иргэдэг суурь байна. За энийг юм нэр захиалсан байгаа. За ингээд энэ чанар бол өстой боломжтой шүү. Энэ одоо энэ төмөрний зузаан энэ бол их боломжийн. Одоо энэ суурь нь ч гэсэн. Гэхдээ суурь бол ховцор юм байна. Гэхдээ ингээд өргөд үсгээр мэддэг штэ. За энэ түрээд энэ удаагийн имжлэг дуусч байна. Дараагийн имжлэгээр удахгүй болцъё.